Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Манай сэдвчилсэн хичээл болох гадаадаас брокерийн дансаа хэрхэн нээж Монголын хөрөнгийн биржийн арилжаанд орох вэ гэдэг сэдвчилсэн хичээл худалдаж авсанд та бүхэндээ баярлалаа. За, Монгол та хэрвээ Монгол улсын иргэн, тэгвэл та гадаадд байдаг, Монголдо хурж ирээд өөрийнхөө брокерийн дансыг биеэрээ нээх боломжгүй болвол брокерийн компаниуд энэхүү боломжийг онлайнаар олгосон байдаг. Тэгэхээр та энэхүү хичээлнийг суралцсанаа ямар бичиг баримт танд ямар шаардлагатай, аль брокерийг сонгох вэ? Монгол 40-с 54 гишэрхэг брокерийн компаниуд байгаа. Энэний аль нь ямар давуу талтай, аль брокерийг сонгох вэ? Дараа нь арилжаанд хэрхэн оролцох вэ гэдэг талаар энэхүү сэдвчилсэн хичээлээр заах болно. За, тэгэхээр та хэрвээ Монголын хөрөнгийн биржийн талаар сонирхож байгаа урт хугацаанд гадаадд хэдий амьдарч ажиллаж байгаа ч гэсэн 5-10 жилийн дараа ирэхэд тухайн хугацаанд танд өгөөжөө өгөхөөр шийдвэрлсэн бол та өнөөдөр зөв шийдвэр гаргасан байна. Юу гэсэн үг вэ гэхээр та гадаадд амьдарч байгаа олсон орлогынхоо тодорхой хэмжээний хувийг Монголын хөрөнгийн биржийн ямар нэгэн тодорхой хэрэгтэй хувьцаанд оруулсан болох юм бол та буцаад ирэх юм уу? Эсвэл таны хүүхэд буцаад ирэхэд энэхүү хувьцаанд өгөөжөө өгсөн байх магадлал нэлээд өндөр байна. Тэгэхээр та энэхүү хичээлийг сонирхож үзээрэй. Баярлалаа.